За өнгөрсөн шинэ Apple-ийн WWDC 2025 арга хэмжээ болж өнгөрлөө. Тэгээд энэ арга хэмжээн дээр яг бидэнд хэрэгтэй юу танилцуулагдсан талаар мэдээлэл өгье. За хамгийн эхлээд Apple-ийн зүгээс Apple Intelligence-тэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ товч дурдсан. Тэгээд энэ жилийн хувьд болохоор тэд нар Apple Intelligence дээр илүү олон хэлийг оруулж ирнэ. Тэгээ илүү хурдан, илүү гүйцэтгэл өндөртөөгөр экосистемийнхээ ер нь бүх бүтээгдэхүүн дээр Apple Intelligence-ийг оруулж ирнэ гэдэг тал дээр мэдээлэл өгсөн. Ямар ч тач өнгөрсөн хугацаанд фейлцчлээ гэж бодоод байсан Apple Intelligence дээр тэд нар энэ жил бид нар илүү фокустай ажиллана гэдэг дээр амлалт өгж явах шиг байна. За мөн бидний яг таамаглаж ирснээр болохоор манай үйлдвэрлэлийн системүүдийн нэрний хувьд өөрчлөлт орж ирсэн. За өнгөрсөн жишгээр явах юм бол яаж явах байсан бэ гэхээр iOS 19 одоо гарах хэвээр, Mac OS 16 гарах хэвээр, WatchOS 12 гэдэг ч юм ингээд тооны хувьд амар олон зөрүүтэй байсан болохоор хэрэглэгчдийн хувьд тийм төрөгдөл үүсэж байсан. Тэгээ бидний яг өмнөх контент дээр ярьжсэнчлэн бүх одоо үйлдвэрлэлийн системүүдийн нэрийг 26 гэдэг нэгдсэн тоогоор нэрлэж танилцуулсан байна. Хамгийн эхлээд iOS 26 буюу бидний iPhone дээр ямар өөрчлөлт шинжилтүүд орж ирсэн бэ гэдэгтэй танилццгаая. За мэдээж бидний өмнө дурдсанчлан дизайны маш том хэмжээний өөрчлөлт орж ирсэн. Үүнийгээ Apple-ийн зүгээс Liquid Glass гэж нэрлсэн байгаа. За тэгээд технологи сонирхчдын дунд энэ одоо дизайны шилжилт бол iOS 6-аас iOS 7 руу буюу одоогоос 12 жилийн өмнөх дизайны шилжилттэй ижилхэн хэмжээний тийм том дизайны өөрчлөлт энэхүү iPhone дээр одоо орж ирлээ гэж дүгнэж байгаа. За тэгээд энэ дизайн нь одоо юугаараа онцлог вэ гэхээр Vision OS буюу Apple Vision Pro-гийн үйлдвэрлэлийн системийн дизайнаас ер нь санаа авч энэхүү өөрчлөлтийг оруулж ирсэн. Нэг тийм шилийн юм шиг харагдацтай. Тэгээ мөн transparent буюу артлынх нь ер нь нэвт харагддаг. За тэгээд ингээ утсан дээр ч юм уу ингээ дэлгэцэн дээр ингээ нэг юм ус ингээ хөдлөд байгаа юм шиг тийм филингийг өгөх тийм дизайны өөрчлөлт байгаа. Тэгээ ялангуяа Safari тэгээ Control Center ч юм уу те ингээ бүх төрлийн аппликейшн дээр энэ дизайн нь бол маш зохимжтой харагдаж байгаа гэж миний зүгээс бол дүгнэхээр мөн iPhone, Mac-ийн одоо энэ Dotly navigation хэсэг гэж бид нэр ярьдаг те. Яг Dotly аппуудаа одоо аппууд руугаа ордог ч юм уу функцүүдээ сонгодог хэсгүүд дээр бол энэ дизайн бол нэлээд цэвэрхэн, энгийн, минимал харагдаж байгаа. Тэгээ та энэ дизайны өөрчлөлтийг дан ганц iPhone гэлтгүү Mac, iPad, Apple Watch гэх мэт Apple-ийн одоо зүгээс гаргадаг бүх одоо бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн системээс мэдрэх боломжтой байгаа. За тэгээд энэ одоо үйлдвэрлэлийн системийн дизайны өөрчлөлт бол энэ намар шинэ iPhone-тай зэрэгцээд хэрэглээнд нэвтрээд явах хаа гэж найдаж байна. Дараагийн өөрчлөлт lock scan дээр орж ирсэн байгаа. Тэгээд lock scan дээр та яг ямар зураг тавьснаас хамаарч цагны дизайны хэмжээ өөрчлөгдөн. Өөрөөр хэлэх юм бол илүү уяатан динамик болсон гэсэн үг. За lock scan дээр илүү жижигхэн зураг тавьчих юм бол хоосон орон зайг дүүргэх үүднээс цагныхны хэмжээ томорно. Том зураг тавьчих юм бол илүү жижигхэн болно гэдэг ч юм уу тийм өөрчлөлтүүд орж ирсэн. За тэгээд түүнээс гадна Genmoji дээр болохоор хоёр эможиг хооронд микслж болно тий. Нэг одоо Dashins-ны эможиг нэг эмхтэй хүнтэй микслэг гэх юм бол шууд тэр Dashins-ыг өмссөн эмхтэй хүн болдог ч юм уу тий. Тэгээд дээрэс нь өөрийнхөө бас хүссэн одоо prompt-ыг өгөөд эможи generate хийлгэх бас боломжтой. За Apple Music application дээр болохоор karaoke дуртай хүмүүс зориулаад дууны үгийг орчуулах мөн дууны үгийг яаж зөв дуудлагатайгаар дуудах вэ гэдгийг одоо зааж өгөх, гайд өгөх тийм функц бас шинээр нэмэгдсэн. Мөн өөрийнхөө хамгийн дуртай артист, дуртай альбом, дуртай дууга Apple Music-ийн яг home screen-ийн дээр ингээ пин хийгээд дээр нь амар томоороос харагдуулж болдог болсон байгаа. За тэгээд хүмүүсийн бас одоо хэрэглээнд хамгийн их нөлөө үзүүлэх боломжтой өөрчлөлт хаана орж ирсэн бэ гэхээр camera app дээр орж ирсэн. За camera app яаж өөрчлөгдсөн бэ гэх юм бол супер энгийн минимал болсон. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр шинэ camera app руу орох юм бол та зөвхөн доор нь видео, camera гэсэн хоёр л баг үг харан заяа. Тэгээд тэр хоёр үгэн дээрээ ингээд дараад жоохон хуруугаараа ингээд дээш нь ингээд жоохон ингээд шувтарна гэж ярих уу те. Шувтрах юм бол яг камератай холбоотой одоо бидний мэддэг бүх функцүүд эргээ гараад ирнэ гэсэн үг. Ер нь бол дизайны хувьд надад тэр бол бүр хамгийн бест шийдэл болсон санагдсан. За мөн камера апп-ийн араас phone app дээр өөрчлөлт орж ирсэн. Тэр нь ямар өөрчлөлт вэ гэхээр та байнга ер нь холбоо ирдэг хүмүүсээ одоо phone app-ийн хамгийн дээр ингээд пин хийгээд томор гой харагдуулах боломжтой болсон. За мөн өөрлөө тань ингээд танихгүй хүн залгах юм бол шууд hold хэсэг буюу одоо бидний мэдхээр тийм request байдлаар тань дээр ингээд хадгалагддаг болсон гэсэн үг. За мөн message app дээр бас ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр хүнтэй мессеж бичихтэй ингээд арын background-а бас юм гоё байдлаар ингээд сольж болно, мөн ингээд бас пол үсгэж болно. Одоо энэ чатнаас тэнгэрийг хасах гэх юм бол тэнгэрийг хасчихдаг ч юм уу тийм байдлаар пол үсгэж болно. Мөн хүмүүстэй ингээд харилцаж байхдаа бас ингээд Apple Wallet-ыг ашиглаад ингээд хүмүүс рүү мөнгө шилжүүлэх, бас хүмүүсээс ингээд мөнгө хүлээж авах юм боломжтой болжээ. За тэгээ бидний хамгийн хүсэн хүлээж ирсэн live translation гэдэг функц шинэ үйлдвэрлэлийн систем дээр
дамжаад орж ирж байгаа. За энэ live translation функц нь яадаг вэ гэхээр FaceTime-аар ч юм уу те хин нэгэн хүнтэй ингээд видео кол хийж явахдаа хин нэгэн хүнтэй ингээд уцаа шууд ярьж явахдаа хин нэгэн хүнтэй мессеж бичиж явахдаа өөр орны хэлээр ярих юм бол танд шууд таны орны хэлээр орчуулагдаж ирнэ гэсэн. Би нэг зөвхөн Apple AirPods дээр орж ирэх болов уу гэж бодоод байсан чинь айгүй бас жижиг харсан юм байлээ. Шууд ингээд уцаар ярьж байхдаа нөгөө хүн испанаар ярих юм бол надад ингээд тэр испанаар ирсэн текст нь шууд ингээд испанаар бас харагдана. Гэхдээ доор нь бас ингээд шууд англиар ингээд орчуулагдсан байдлаар харагдаад надад англиар сонсогдно гэсэн. Төгсгөлд нь iOS 26 дээр одоо холбоотой ямар өөрчлөлтүүд бас шинээр нэмэгдсэн бэ гэхээр Games гэдэг нэртэй шинэ тоглоом аппликейшн гарч ирсэн. За ингэснээр Apple өөрсдөө одоо Arcade, Game Center гэх мэт одоо өмнө одоо холбоотой тоглоомтой холбоотойгоор гаргаж ирсэн функцүүд аппликейшнүүдийг ер нь базаад нэг дор одоо яг Steam шиг одоо болгож байгаа гэж ойлгож болно. За бүхэн мэдрийн мэддэг нөгөө нэг visual intelligence буюу одоо ингээд зураг генерейт хийдэг tool маань одоо iPhone-ы одоо screen руу ороод ирсэн. Өөрөөр хэлэх юм бол яг одоо Google-ийн нөгөө нэг circle search гэдэг ингээд одоо social media явах чахтаа ингээд хүний зургийг ингээд circle ингээд хийнгүү шууд тэр одоо хүний өмссөн байгаа хувцсыг нь search хийгээ ямар хувцас ямар үнэтэй вэ гэдгийг нь хайхад илүү хэлбэр байсан шүү дээ. Тэнгүүд Apple яг тэрийг одоо дөөр авах гэж илүү хүчээсэн гэх юм уу. Гэхдээ надад Apple-ийн дээр одоо заавал скриншот хийгээд тэгээд доор нь image search гэсэн баттан дээр нь дарж иж тэр хүний одоо хувцсыг одоо шууд search-ийг хайх боломжтой байдаг нь одоо Google одоо circle search-ийг бодвол илүү одоо хүнд олон үйлдэл надаас шаардаад байгаа юм шиг санагдсан. Тэр нь жоохон илүү төвхтэй. За дараагийнх нь WatchOS буюу бидний Apple Watch дээр ямар одоо өөрчлөлтүүд орж ирсэн бэ гэхээр мэдээж түрүүний ярьсан шин дизайны өөрчлөлт бол Apple Watch дээр нэлээд зогцож байгаа. Амар гоё харагдаж байгаа. Би тэрэн дээр бол бүр 100% сэтгэл хангалуун байгаа. За дараагийн өөрчлөлт нь юу вэ гэхээр Workout Buddy гэж байгаа. За энэ Workout Buddy гэдэг функц нь яаж байгаа гэхээр Health app дээр орж ирсэн. Тэгээд энэ яадаг функц вэ гэхээр ингээ AirPods-оор ингээ одоо гадаа гүйж явахдаа би ингээ Health app дээр ингээ activity үүсцээ одоо outdoor running буюу одоо гадаа гүйж ийнэ гэдэг activity эхлүүлсэн байх үед тэр одоо миний одоо workout body надад юу гэж хэлэх вэ гэхээр энэ бол ингээ таны энэ 7 хоног дох одоо 3 дахь гүйлт чинь шүү. За таны зүрхний цохилт чи одоо тийм байна. Та ер нь тэрийгэ жоохон багасгаарай. Тэгэх юм бол одоо илүү их одоо шатаахан байна шүү ч юм уу те одоо өөхө шатаахан шүү. Эсвэл одоо илүү жоохон хурдаа нэмээд өгчих юм бол та одоо энэ өдрийнхөө голдо хүрлээ гэдэг ч юм уу ингээ таны эрүүл мэндтэй холбоотой шууд ингээ зөвлөгөөг одоо тэр доор нь цаг алдалгүй ингээ хүргэнэ гэсэн. Одоо йога хийж явах юм бол бас ингээд зүрхний чих хэм айгу өндөр биш шүү. Та тэрийг одоо жоохон багасгуул яаж вэ гэдэг ч юм уу те ингээд дасгал хөдөлгөөн хийж явахдаа чихэндээ бас нэг өөр хүнтэй ингээ харилцаа тэр хүнээсээ зөвлөгөө аваад явах ийм боломжийг олгож байгаа. За дараагийнх нь болохоор ямар функц шинээр нэмэгдсэн бэ гэхээр Smart Stack гэж байгаа. За одоо миний бүх үйлдэлийг Apple Watch-ын тусламжтайгаар одоо tracking гэсэн. Өөрөөр хэлэх юм бол би одоо яг ингээ жимнийхээ хажуугаар ингээ алхаж байхад намайг жим рүүгээ орох гэж байна гэдгийг урьдчилж таамаглаад за хэрвээ би жим рүүгээ орчих юм бол за энэ хүн одоо 7 хоногийн энэ өдөр ийм одоо дасгал хийдэж шүү гэдгийг таамаглангуудаа миний Apple Watch дээр шууд одоо ингээ энэ хүн өнөөдөр одоо булчингийн дасгал хийх гэж байна тий эсвэл хүнд одоо хүн дасгал хийх гэж эсвэл гүүх гэж байна гэдгийг маань траклангуудаа одоо predict хийх гэсэн үг таамаглан гэсэн үг. Тэнгүүдээ энэ дээр одоо бидний одоо нүүр хэсэг дээр нь шууд миний одоо гүүх activity-гийн баттан гаргаад ирнэ гэсэн үг. Тэнгүүд би шууд одоо гүүх гэжсэн бол үнэхээр тэр надад ийм сонголт хийхэд амар амархан байдлаар гаргаж өгч байгаа ийм үйлдэл болж байгаа. Хэрвээ би бас ажлынхаа хажуугаар явах юм бол илүү focus time-ыг нь focus mode руу шууд шилжүүлдэг ч юм уу те. Энэ хүн одоо ажил руу орох гэж байгаа юм бол шууд focus mode асаах боломжтой юм байна гэдгийг таамаглаж ийм сонголт байдлаар цаган дээр шууд гаргаад өгч байгаа. За мөн хэрвээ би gym хийгээд шууд эхлэх юм бол миний өмнөөс шууд одоо бас ингээд notification ч юм уу гадаас дуудлага орж ирэх одоо функцүүдийг бол шууд түр хугацаанд ингээд хаадаг ч юм уу ингээд намайг шууд тухайн одоо моменттой фокуслах боломжоор нь шууд хангачиж байгаа гэсэн үг. Энэ бас амар гой функцийг санагдсан. За дараагийн өөрчлөлт нь юу вэ гэхээр flick gesture гэж байгаа. Энэ нь юу вэ гэхээр одоо ингээд би дасгал хөдөлгөөн хийгээ явж байхад миний утас руу одоо хүн залглаа. Тэнгүүд миний цаган дээр гарч ирж штэ. Тэнгүүд би зөвхөн ийм үйлдэл хийгээд дуудлага cancelдах ч юм уу эсвэл ийм үйлдэл хийгээд одоогийн ирсэн байгаа notification одоо байхгүй болгох ч юм уу те. Ийм үйлдэл хийгээд хүн над руу залгаж явах шууд таслах ч юм уу те. Эсвэл ийм үйлдэл хийгээд хүн над руу залгаж явах үед дуудлага авах боломжтой болж байгаа. Ийм бас шинэ одоо функц шинээр нэмэгдсэн байлээ. Тэгээд Apple Watch хэрэглэдэг бүх хүмүүс бас надад л энэ шинээр нэмэгдсэн бүх функцүүд нь бол супер таалагдчихж байгаа. Тэгээд Apple Watch хэрэглэдэг хүмүүс WatchOS 26-гаа бас хүлээгээд суух хэрэгтэй байна шүү. За дараагийн өөрчлөлт нь болохоор macOS буюу бидний Mac дээр ямар өөрчлөлтүүд орж ирж байгаа вэ гэж байна. За тэгээд энэ удаагийн macOS-ийн
үйлдвэрлэлийн системийн нэр нь болохоор Tahoe гэж байгаа. Би одоо зөв дуудаж байгаа үггүй мэдгүй Tahoe л гэж байгаа. Тэгээ ингээд шинэ дизайны өөрчлөлт мэдээж энэ Mac дээр орж ирж байгаа. Тэгээд Mac дээр бол бас супер гоё харагдаж илээ. Энэ ялангуяа энэ Dotly navigation хэсэг буюу одоо энэ бүх аппликейшнуудыг хардаг хэсэг. За дээдлийн control center ментер бол үнэхээр гоё харагдаж байгаа. Би тэрэн дээр бас үнэхээр сэтгэл хангалуун байгаа. За тэгээ мөн ямар өөрчлөлт орж ирж байгаа гэхээр фолдеруудын өнгийг сольж байгаа. За жижиг өөрчлөлтүүд гэх юм уу. За фолдеруудын өнгийг сольж болж байгаа. Icon-уудыг нь эможигоор сольж болж байгаа. За мөн live activities гэж байдаг шүү дээ. Бидний утсан дээр одоо UB cap дуудах юм бол жишээ нь энэ дээр шууд ингээд жолооч ирж байгаа үгүй ингээд харах боломжтой. Энэ live activities бүгд Mac руу бас давхар ороод ирж байгаа. За жишээ нь би одоо UB cap-аар дуудлаа гэж бодоход Mac дээр маань тэр live activities ингээд ороод ирнэ. За тэгээд тэр live activity дээр ингээд дарах юм бол шууд iPhone mirroring буюу бид нар Mac дээрээ шууд iPhone-оо удирдах болдсон шүү дээ. Тэр хэсэг нээгдээд тэгээд шууд Mac дээрээсээ би одоо iPhone-оо удирдаад UB cap application-а удирдах бас шууд тийм боломжтой болж байгаа. За тэгээ хамгийн гоё супер өөрчлөлт нь юун дээр орж ирсэн бэ гэхээр Spotlight гэдэг хэсэг байдаг шүү дээ. Бид нар command space-ээр дарангууд шууд search хийж болдог хэсэг гарч ирдэг. Энэ хэсэг бол супер ухаалаг болсон байна. За нэгдүгээрт болохоор амар ухаалаг байдлаар хайлт хийж болно. За одоо жишээлбэл миний 5 дахь өдөр татсан одоо тэр компанитай холбоотой файлыг нэг гэх юм бол шууд нийцдэг ч юм уу тий. За тэгээд хоёрт нь болохоор юу вэ гэхээр action буюу үйлдэл хийдэг болж эхэлж байгаа. Энэ Spotlight буюу search хийдэг хэсэг дээр. Одоо би жишээ нь ингээд mail гэж бичих юм бол миний mailing application нэг сонгоод өгч. Гэхдээ би энэ Spotlight хэсэг дээрээ бүр хүн рүү мэйл явуулж болно. Бас өөр дээр одоо reminder үүсгэж болно. Хүн рүү мессеж явуулж болдог болж байгаа. Заавал мессеж апаа нээхгүйгээр, заавал мэйл апаа нээхгүйгээр гэсэн үг. За тэгээд мөн SM гэж дарах юм бол одоо шууд мессеж ап маань нээгддэг. Одоо ER гэж дарах юм бол reminder app маань нэгддэг ч юм уу те. Ингээд keyword-оор ингээд шууд аппликейшнийг бас амар хурд нээх боломжтой. За тэгээд дээрэс нь мөн Spotlight хэсгийн маань дизайн бүр амар гоё өөрчлөгдсөн. Тэр нь юу вэ гэхээр ингээд баруун талдаа өөр бас юм функцүүдийг юм санал болгох боломжтой байдлаар ингээд тааруулаад өгсөн. Тэгээ энэ шууд энэ Spotlight хэсэг дээр үйлдэл хийж болдог нь бол бүр надад үнэхээр таалагдчихж байгаа. Тэгээ би энэ одоо өөрчлөлтөд бол бүр үнэхээр би happy аа. Дараагийн өөрчлөлт нь юу вэ гэхээр iPad OS буюу бидний iPad дээр ямар өөрчлөлтүүд орж ирсэн бэ гэхээр за мэдээ шинэ дизайн. За хоёрдугаар талаараа энэ бол одоо iPad хэрэглэдэг хүмүүсийн хамгийн том толгойн өвчин байсан баг. Тэгээд шинэ windowing system гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр амар олон ингээд бид нар аппликейшн нээчдэг шүү дээ. Тэгээ ингээд ялангуяа iPad чинь ингээд жоохон жижигхэн дэлгэцтэй болохоор ингээд бүх аппликейшнээ ингээд яг гоё жигэд ингээд гоё харъя гэхээр бас айгүй хэцүү байгаа. За энэ windowing system-ээр болохоор энэ аппликейшнуудыг амар гоё customize хийгээд дэлгэцэн дээрээ ингээд гоё уян хатан тааруулж харах боломжийг олгож байгаа. За тэгээд дээрээс нь түрүү Mac дээр орж ирсэн нөгөө нэг Files's-ийнхаа одоо Files-уудынхаа өнгүүдийг өөрчлөх. За тэгээд icon-ыг нь эможигоор солих боломжтой өөрчлөлт орж ирж байгаа. За мөн Mac дээр байдаг Preview гэдэг app байдаг шүү дээ. Энэ аппликейшн бас iPad руу орж ирж байгаа. За энэ аппликейшн тусламжтайгаар iPad дээр бас хүмүүс зураг илүү айгүй амархан байдлаар resize хийх, эсвэл форматыг нь өөрчилж export хийх ийм боломжийг олгож байгаа шүү. Ийм боломжийг олгож байна. За тэгээд өсгөлт нь хэлэхэд өнгөрсөн шөнө болсон WWDC 2025 арга хэмжээнээс яг бидэнд хэрэгтэй мэдээлэл гэх юм бол ийм байна. За мэдээж энэ дурдаагүй зүйлс гэх юм бол мэдээж CarPlay мөн одоо Vision OS за тэгээд TV OS гэдэг ч юм уу те монголчууд яг төдийлөн их ашигладаг болохоор би эдгээрийг та хэдэд бүх мэдээлэл гой товч тодорхой байх үүднээс алгасчихлаа. За тэгээд саний миний дурдсан энэ бүх үйлдвэрлэлийн системтэй холбоотой өөрчлөлтүүд бол яг одоо developer beta хувилбар дээр бол ашиглах боломжтойгоор байгаа. Тийм болохоор та бүхэн тэрэндээ бүртгүүлээд бас шууд бета хувилбараар нь ашиглах боломжтой. За олон нийтэд нээлттэй байдлаар туршилтын хувилбар нь хязгаар гарах вэ гэхээр 7 сард гарна. Эх сард олон нийтэд нээлттэй байдлаар та бүхэн бета буюу туршилтын хувилбарыг нь ашиглах боломжтой. За эцсийн байдлаар яг хэрэглэгчдийн хэрэглээнд хизээ нэвтрэх вэ гэхээр намар буюу шинэ iPhone-тай хамт энэ бүх үйлдвэрлэлийн системийн өөрчлөлтүүд маань хэрэглэгчийн одоо хэрэглээнд нэвтрээд явах нэ. За тэгээд WWDC 2025 арга хэмжээ ийм гой болж өнгөрлөө. Тэгээд надад бол би бүр яг үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Ялангуяа дизайнтай холбоотой өөрчлөлтүүд тэгээд Apple Watch-тай холбоотой өөрчлөлтүүд дээр үнэхээр сэтгэл хангалуун байгаа. За тэгээд энэ хүртэл надтай хамт байсан баярлалаа. WWDC 2025 арга хэмжээ ийм болж өнгөрлөө. Тэгээд та бүхэнд бүх хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж найдаж байна. Яг одоо та бүхэн манаас үгийг subscribe хийгээг бол subscribe дарахаа битгий мартаарай. Манай контент үздэг нийт хүмүүсийн 80% subscribe хийгээгүй юм л шүү. Энэ бол бусад контент бүтээгч нартай харьцуулахад хамаагүй өндөр хувь. Тийм болохоор яг одоо subscribe хийгээсэй гэж хүсэж чинь. Тэгээд туудахгүй бас Newtek podcast гэх мэт олон супер контентуудаараа уулзах болно. Bye bye.